vlog. Өглөөний минь ажил хэлэхээс өмнө хоёрыгоо цэцэрлэгт нь үргэж өгчөөд тэгээд ийшээ нөгөө манай гэрээс нэг 5 км алхаад ирэхэд ингээд гоё юм газар байдаг. Ер нь бол удаг үздэг хүмүүс бол мэдж байгаа. Яг юм гоё газар байдаг байхгүй юу? Тэгээд сайхан алхаад ирээд тэгээ гоё нараа хараад жаргаад одоо буцчих. Өнөөдөр ажиллаа хийн. Тэгээд би нэрээ түрүүн анхуулаг авахтаа юу яа бичиж заяа. Бичлэг хийхээ мартчихж юу болсон гэсэн чинь салцны мэдхгүй сайхан яриад байна шүү дээ. Анхуулаг бүр амар юутай амьдарч байна тхөө. Юу гэдэг лээ. Төлөвлөгөөтэй. Манай гэр бүл ер нь анхуулагийн төлөвлөгөөгөөр амьдраад байгаа юм шүү. Юу яаж байгаа байхгүй юу? Өнөөдөр бол 5 дахь өдөр ээж өнөөдөр телевизээр үздэг өдөр. Ягаад гэвэл ээж ажилтай, аав ажилласаа тараад бит хоёрыг цэцэрлэгээс авна. Тэгээд телевизээр үзэн хоолоо идчихэд. Тэгээд ерөнхийдөө ажлын өдрүүдэд болохоор 6:30 гээд 4:30 үед цэцэрлэгээс ирээд орой хоолоо идчихэд шүд амаа угаагаад инээтрээ гэж байгаа телевизээр үзэхгүйгээр унтчихдаг байхгүй юу? 6:30-гийн орондоо ороод унтдаг. Тэгээд 5 дахь өдөр яагаад ингэ оройтж унтдаг вэ гэхээр телевизээр үздэг өдөр. Тэгээд хагасанд нь юугүй цэцэрлэггүй учраас бид нэр телевизээр үзнэ. Ээж ажилтаа. Тэгээд хагасанд нь яах вэ гэсэн. Хагасанд дугуй унана, гадуур явна, гадаа тоглоно. Парк дээр тоглоно гэж байгаа байхгүй юу? Гадаа амар гол улаахан байна. Тэгээд парк дээр тоглоно. Одоо тэгээд бүтэн санд гэсэн бүтэн сайнныхын төлөвлөгөө кино үзнэ. Тэгээд кино юун дээр кино театрт кино үзнэ гинэ. Тэгээд нэгд өдөр болохоор нөгөө улаан өндөгний амралт болж байгаа юм шиг байна. Би тэрийг ч мэдэхгүй явж байгаа ш. Улаан өндөгний амралт болж байгаа. Манай анги амарна цэцэрлэг хаана гэж байгаа байхгүй юу? Гэх мэдчлээ. Би анхуулаатай уулзгаараа энэ хичээд байгаа юм чинь заяа. Манай гэр бүл анхуулагийн төлөвлөгөөний дагуу анхуулагийн төлөвлөгөөгөөр амьдарч байна. Улаан өндөгний баяраар яа ч гэнэ мэдгүй. Баахан төлөвлөгөө гаргацлаа. Бараг 3-4 хоног амарна. 4 хоног амарна. Тэгээд юу хийхээ бараг өсөг бичдэг бол бараг бичихнэ. Тэгсэн байна. Тэгээд шүдэд гоё дулаараа, наагараа, үнэхээр гоё болж байна. Надад бол онц сэнэнгүй дээ. Ажлаа игээл. Тиймэрхүү байна. За, ийшээ яваарай юм уу? Ийшээ яваарай. Ийшээ яваарай. Мөнх болж гинөө миний хөө. Ай, хотлоо надаагаарай. Ik bra? Скоя. Мөн ik bra? Вау. Ямар ямар гоё. Окей. За яваарай. Ой. Яаж юм? Зүгээр. Солгоо хүн бас бүх юм дээр солгоо авах юм аа. Хөлн үртэл солгоо.
Аа. Энэ болохоор нөгөө багт нь авч ирсэн нэг ширхэг юм баггүй юу? Аа. Өчигдөр ийм арай томыг авсан. Тэгээд хэрвээ мөнгө энэ дээр аягүй сайн явж явах юм бол ийм томыг авч өгнө гэдэг бодсон байна. Тэгэхгүй бол нөгөө За яарэ. Тэгээд энэ нөгөө нэг хэрвээ унж чадахгүй байх юм бол иймийг аваад шал хэрэггүй юм шиг санагдсан шүү дээ. Тэгэхгүй дугуйтаага явах юм уу? Яах юм? Тэгээ явандаа сурна үз. Тийм ээ. Оо шин цэцэг тавьсан байна шүү дээ. Тийм цэцэг. På Halloween och sen blommor. Ja. Var? Blommor går ut. Миний үе ялмаар өгсөн. Том ялм зүтсэн байгаа. Гүлээ тий? Hello. Say hey. Hey. Vi tänker att sova till natt igen. Min lilla blå. Min lilla blå har tappat titta i. Ta mig. Och min mamma sover naken. Ja. Och pappa. Kvinna 6 år. 18 april. Och här är min lilla blåmås. Och jag heter Ann och han har tappat den till mig. Ja, jag spelar till exempel. Dra mig. Ja. Men min mamma sover med trädet. Och pappa tittar på telefonen. Och här är min träd. Daddy! Hej, Lock! Jag vet allt, men jag Тосна. Нэ, тэрэн. Hi vlog. Шинэ өглөөний минь. Тадаа. Ингээд нэг толгой эргүүлээ ичдэг шүү дээ. Йоо. За, ажил дээр ирсэн. Тэгээ өнөөдөр би ямар влог хийх вэ гэвэл жоохон ажлын талаар хийчихдээ билүү гэсэн бодолтой байна. За, юутаач нэг кофе авах юм. Өглөө дөнгөж орж ирээд би юу хийдэг вэ гэхээр хувцас мэдээ солино. Одоо энэ хормогч өмснө. Хормогч өмсөөд ажиллаа эхлэе. Тэгээ мэдээж дөнгөж орж ирээд кофего залгана. Кофег бол өчтөр явахаас өмнө кофе чанагчнда кофе ус мусаа хийгээд бэлтждэг. Өглөө ирээл залгаад болоо. За миний хормогч хаана байна? Хормогч өмсөе. Өнөөдөр ажлын өдөр. За мэдээж ажлын өдөр болохоор хүүхдүүдээ 2 ихрийгээ би хүргэж өгсөн. Тэгээ хүргэж өгчөөд ажил руугаа орж ирээд за тэгээд бэлтгэлээ хийх гэж байна. Хавар олцсон ч гэсэн гадаа ингээд амар гоё дулаараад нартай үнэхээр гоё байна. Би каса нээсэн. За тэгээд энэ болохоор манай ланч меню байна. За менюгээ гаргачих. За тэгээд нөгөө нэг одоо нөгөө гэрэл мэрэл
янз бүрийн жижиг сажиг юмнуудаа асан гэж байгаа. Манай жижиг гэрэл хаана байна? Жижиг гэрэлний одоо энэ гэрэл ахгүй юу? Энэ гэрэл. Одоо энэний доор бас энэ гэрэл байгаа. So гасчдаг. За энд болохоор бас ийм манай эмгсэн гэрэл байгаа. Энийг болохоор энд ингээ унтраачдаг, ингээ хасаачдаг. За тэгээд энэ нөгөө нэг менюний ийм самбар байгаа. Самбарлууд туссан одоо ийм гэрэл байгаа. Энийг хасаачдаг. Тэгээд энэ гэрэл байгаа. Энэ гэрэл бас тустай байдаг байхгүй юу? Одоо энэ дээр ингээ гэрлийн тустай. Одоо текен дээр байгаа энэ гэрэлтэй хамт тэнд асаадаг. За тэгээд энэ гэрэл болон сүшиний дээдлийн баарны дээдлийн гэрэл бас тустай асаадаг. За тэгээд ерөнхийдөө энэ гэрэлнүүдээ ингээ бүтэн сайхан асаачнаа. За өвөл болохоор яг хоо энэ нөгөө нэг халуун үлээдэг энэ нөгөө халуун одоо юу гэдэг вэ? Хараа асаадаг. За тэгээд энд нэг ганц нэг гэрэл байгаа. Булангийн гэрэлнүүд. Тэгээд би чинь одоо сая нөгөө юугаа тавьсан? Аюу гэдүүлээ. Шүлөө тавьсан. Мисо шүл тавьсан. За энд болохоор энэ зургнууд дээр ингээд нөгөө доошоо тусдаг юм гэрэл өгдөг. За тэрийг болохоор орой залгах чинь. За энэ өчтөр кофе ууж байгаа болсон байна. Аяг хураагдаггүй байна. За гадаа нөгөө нэг манай энэ цонхыг том юм цонх болохоор угаахад аюу хэцүү. Тэгээ нэг шил цонх угаадаг хүн байлгүй. Тэрүүгээр угаалгадаг байхгүй юу? Тэр маань ойр дэрэхгүй уул нь улиралтай нэг угаачихад аюу сайхан болчдгийг. Гэхдээ одоо болохоор ингээд жоохон нөсхөө угаасан. Жоохон халтар л байна. Ямар ч угаагаагүй байснаас хамаагүй дээр болцсон. За би болохоор энд бас юм гэрэл байгаа. За энэ гэрэл болохоор яг одоо энэ баарн дээр ингээд тусаж байгаа энэ гэрэл хэвгүй юу? За тэгэнгүүтээ би чинь одоо юу хийх вэ гэхээр хошоо ороод будаага тавьсан байгаа. Тэгээд буцаа соличоод ерөнхийдөө бол будаага тавьчихдаг. Будааг маань болцсон. Одоо нэг 20 минутын дараа будаага зуурна. За тэгэнгүүт өчигдрийн будаа байгаа. Өчигдрийн үлдэгдэл будаа. Тэрийгээ сайхан халааж байгаа зурцсан. Тэгээ энэ өчигдрийн үлдэгдэл энэ будаагаар халаасан будаагаар болохоор роллнуудаа хийдэг. За тэгээд яг нөгөө шин гарсан тийм будаагаа болохоор зураад юу хийдэг? Юу гэдэг лээ? Сушигээ үндсэн одоо сушигээ шин будаагаар хийдэг. Энд будаа маань болцсон байна. Тэгээд энэ хуучин будаагаа сая зурчлаа. Тэгээд энийгээ болохоор юунд хийдэг? Роллондоо хийдгээ гэсэн үг. Энэ болохоор ингээд шүлөө, мисо шүлөө. За одоо энэ мисо шүлөө гаргаад ерөнхий дотроо тавина. За нэг тиймэрхүү. Миний ажлын өглөө ингэж эхэлдэг. Тэгээ энэ болохоор тос шаргчуудаа ингээд өглөө орж ирээд ингээд залгачдаг. Тэгээд юугаа шүлөө гаргаж тавь. За. Одоо болохоор ингээд сушинийхаа хэрэгслийг гаргаж бэлдэж тавина. Яг нөгөө ажил дээр ерөнхийдөө ерөөсө болог хийж байгаагүй юм шүү дээ. Тэгэхээр жоохон ямар ах вэ? За энэ бол нөгөө миний сушины хөргөгчний хал
Стокгольмын хамгийн чухал юм бол ажил хэлгээд энэ дэвтэр бичдэг. Өнөөдөр хин ажиллах уу гэдгийг одоо бүртгэдэг дэвтэр байхгүй юу? Татврын Шведэд болохоор ингээд татврын алба хэдүүлээ хэлцээ орж ирж юм шалгадаг. Тэгээд ажилчид заавал энэ дээр өөрсдийн одоо манайхаар бол нөгөө юу гэдэг бүртгэлийн дугаар ч одоо юу юм бэ? Бүртгэлийн дугаар регистрийн дугаар юу? Нөө Монгол үг нь орж ирэхгүй өстэй. Регистрийн дугаараа гэж бичээд авах нэртэйгээ авах нэр регистрийн дугаар гээд ажилд эхэлсэн цагаа бичээд тэгээд ажил дуусахад энэ бас бүртгэлээ үүсгдэг ийм дэвтэр байдаг. Энийгээ заавал өглөө болгон ажил эхлэхэд бичих ёстой. Хэрвээ бичээгүй тохиолдолд татврын албанаас торгуул ирдэг ийм дэвтэр байдаг. Энийг бичснээр ерөнхийдөө ажил эхэлдэг гэж ойлгож болно. Оройн хийдч болоод байгаа ямар ч гэсэн усанд ороод тэгээд үсээ будчихлаа. Маргааш өглөө би хүүхдүүдээ аваад Стокгольм явах гэж байна. Тэгээд Жасмин явахгүй гинэ. Жасмин хичээл ихтэй. Тэгээд амралтын өдрүүдээр хичээлээ хийнгээд тэгээд Маркус агуулга мөхүүлээ. Бид дөрөв явхаар болчихлоо. Тэгээд улаан өндөгний баярыг тохиолдуулаад хүүхдийн амралтыг тохиолдуулаад тэгээд ерөнхийдөө ажил хэсгээс өмнө Стокгольм орчоод ирья гэсэн бодолтой өглөө явах гэж байна. Тэгээд биеийн амрыг бодоод вагоноор явъя гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь вагоны билет нэлээд үнэтэй байна. Яагаад гэвэл угаасаа Швед даяараа нөгөө улаан өндөгний баяр амралт болж байгаа учраас бүгд ерөнхийдөө юу байна? Иш тийшээ явдаг. Тэгээд угаасаа билет бол үнэтэй байх нь аргагүй юм байна. Тэнгүүд нь би 3-ыг аваад машинаар гарах гэж байна. Тэгээд Стокгольмд очиод хулгаараа уулзъя. Тэгээд бүгдээрээ влогтойгоо хамтаасан баярлаа. Тэгээ баяртай. Одоо унтъя. Нийлээ орой болчихлоо.